За тэгэхээр би найзгаан бизнес туслаад ер нь бол жоон сурчлаад өгье гэж бодсон. Тэгээд та нар сайт руу ороод ингээд дурны пүүсэн дээр дараад купон оруулах хэсэг дээр нь time loop ZZZ гэж оруулснаар 5% хөнгөлт авч чаднаа. Тэгээд ер нь одоогийн 5% хөнгөлт гэдэг чинь маш их шүү дээ тий. Тэгээд би description хэсэг дээр оруулчихна тий. Санаа зовлтгоо. За тэгээд бичлэгийн Warriors-ын 51 оноор хожигдсон тоглолтоор эхлэе. Тэгээд энэ тоглолт нь Memphis-ийн бол маш сайн тоглосон. Тэгээд Warriors-ийн за яах вэ? Муу тоглосон. Curry бүр 2 хоногтой тоглолтыг дуусгасан гэж боддоо. Тэгээд энэ бол Шрүүдерийн ихний тоглолт байсан. Warriors өмсөлтөд тоглож байгаа. Тэгээд маш том хожигдлыг хүлээсэн. За тэгээд залгуулаад шууд энэ жил Depoy авах тоглож байгаа. Яриад явчих. Тэгээд Victor Wembanyama тий. Бүр яаж тоглоод байгаа юм бэ? Wembanyama Атлантик эсрэг 42 оноо 6 ребаунд, 5 ассист, 2 стил, 4 блок хийсэн байна. Тэгээд 3-аас 15 шидэж 7-г нь оруулсан байна. Йоо. Тэгэд Victor Wembanyama 98хан тоглолтод тоглож байгаа мөртлөө Ray Allen, James Harden, Stephen Curry 3-аас илүү хурдан 200 удаа 3-аас хийсэн бэлээ. За тэгээд Portland-ийн эсрэг гэсэн яг тийм дүүнертэй тоглож байгаа юм шиг тоглосон. 30 оноо 7 ребаунд, 3 ассист, тэгээд 10 блок хийсэн байна. Тэгээд дахиад 8 шидээ 4 удаа 3-аас хийсэн байна. Тэгээд энэ тоглогч энэ бол ирээдүйн MVP Depoy тий авраг авчвал тэгээд шууд GOAT debate-нд ороод ирнэ. Тэгээд за мэдгүй. Хэр удаан тоглох юм бол. За тэгээд би Jordan Clarkson-ы зодтолтын л ер нь хармаарлаа л да. Тэгээд дандаа ингээ өрөл таваал тий зангаалаа. Манай тэгээд UFC MMA-ээр явсан болоос л амжилт үзүүлж магадгүй л байсан баг та тий. Гэтэл жил болгоно нэг юм өрөлт авах юм тий гэж. Тэгээд Ron Holland бас тий бас хөөрхөн өдөөд амжицаа бас болж шít. За тэгээд Jimmy OKC гэсээр тоглож байхдаа шагаагаа далиг гიშгээд гарсан тоглолтоос уг нь ингээ шагаагаа далиг гიშгсэн байхгүй. Тэгсэн чинь гидсний юу гэлээ хоолны ордлого ч гэлөө тэгээд гаргацсан гэж. Тэгсэн чинь шагаа гიშгэнгүүтэй хоолны ордлого болчихж байгаа юм бол. Сонирхолтой байл. За тэгээд энэ тоглолтод Лүдорд 33 оноо аваад тэгээд Өгсийг хожил төрөгсөн. Тэгээд Батлер байсан бол бас өөр байж болох л байсан байх тий. За тэгээд Karl Anthony Towns Minnesota-д тоглосон. Тэгээд зүгээр л үгүй хийчихсэн тий. 32 оноо 20 ребаунд хийсэн. Тэгээд та нар харж байгаа биз. Гэтэ аль нь ашигтай солилцоо хийсэн байсан л да. Гэтэл Катиг алдаад ингэж алуулж яана гэдэг ч бас тий. Йоо энэ шидэлтийг харалтаа. Шидэг ч юм уу хайш тий. За тэгээд залгуулад Branson дараагийн тоглолтын дээр Pelicans-ыг бүр идэж угаад тий дуусгацсан. Тэгээд Pelicans яасан бэлээ нэрээ. Missy тэгээд Trey Murphy тэгээд Herb Jones-оос бусдын бүгдийг задлаад өөр баг руу трейдлж явуулахад билээ гэсэн тийм мэдээлэл өгсөн байлээ. Тэгээд Зайны солилцоо эцэг гарахаар болох уу да тий. Зайныг өөр багт харах юмсаа гэсэн маш олон хүмүүсийн нүдийг ингэж хужирлах нь дээ. За тэгээд Zach Lavine санжаах шиг үүнийг хүрт гэж байгаа юм шиг Celtics-ийг хоцсон. Тэгээд маш удаан бид нэр underdog гэж яригдлаа гэж байгаа юм шиг тий. Гэтэл тэг underdog л таа гэж. Тэгэл хоцсон. Zach Lavine бол маш сайн тоглосон. 33 он авсан байсан тий. За тэгээ boost хожигдсан ч гэсэн дараагийн тоглолтод хийлээ. За boost хожигдсан ч гэсэн дараагийн тоглолтын дээр Bulls-ыг Jason Tatum бол нухчин дарсан 43 оноо 15 rebound 10 assist хийж triple double-аар тэгээд дуусгасан. За тэгээд масктай Embiid бол шал өөр юм бэлээ. Тэгээд маск зүүсэн Embiid бол маш сайн тоглолт юм бэлээ. Тэгээд 34 оноо 5 rebound 9 assist 2 steal 2 блок хийсэн байсан. Гэтэ ингээд Embiid амар тактиктэй байгаа хэвээр тий. Шарлот марлот шиг ийм баг дээр гарч иж нэг хожчоод суугаад байгаа. Эсвэл тий цохиулж гарчаад гэж байна. Тэгээд эрийг бүү бас юу бүү яа гэдэг лээ. Тэрэн шиг тий одоо Либро хахад бол тий эрийг нас уулыг цас гэдэг тийм зөөрөг бол үйлчлэлтгүйг харагдсан. Тэгээд допинг ашигласан юм шиг одоо ямар амар тоглолт юм бэ. Тэгээд 40 хүрэж ээж одоо тий хэд хүртлээ тоглох гээд байгаа юм бэ? 60 хүрэх гээд байгаа. Хааш тий. Тэгээд энэ миний харалт яаж пас өгдөг юм бэ?
За тэгээ хамгийн сүүлчийн бичлэгээрээ Denver эсрэг New Orleans Pelicans-ийн тоглолтыг ярьчээ. Тэгээд Jokic Murray хоёрын комбинац бол гоё байна. Тэгээд энэ хоёр нийлээд 54 удаа 54 оноо авчихсан байсан. Тэгээд Westbrook бас би дуртай болж эхэлж байгаа. Westbrook бол гоё шүү те. Тэгэл за нэг иймэрхүү зүйлсүүд болж өнгөрсөн байна. Сүүлийн хоног те. Сүүлийн 3 хоног. Тэгээд би ер нь бол бичлэгээ жоохон удаа хийхийн тулд жоохон яриагаа бас ингээд темпо өөрчилж жоохон удаашруулж эхэлж байгаа. Та нарт аль нь дээр вэ те. Тэрийг бас хэлээрээ. Тэгээд ер нь олон хоног хийхгүй байж байгаа. Нэг бөөндөж хийвэл арай гоё тийм урт бичлэг болох юм шиг санагдаад бас байгаа. Тэгээд 7 хоногор хийж бас үзье гэж бодож байна. Тэгээд лайк болон сабаа дараарай. Баяр таа.